자, үнэхээр буруу байна. Одоо ингээ буруу улам буруу явъя гэдэг ийм хандлага тогтоод байна. Наранбаатар дарга. 2025 оны төсөв баталж ирсэн их хурл хайцсан бэ. 2025 оны төсвийг алдагдлгүй баталж байхад би эдийн засгийн сайд алдагдaltaа оруулж ирээд алдагдaltaгүй төсөв батлуулаад гарахтаа амар их баярлж ирсэн. Яагаад баярлж ирсэн бэ гэхээр үнэхээр энэ парламент бол Монголыг зөв тийш нь эргүүлэх хүч болох болцоотой байна гэдэг. Гэтэл өнөөдрийн энэ хуралдаж байгаа байдал, санал өгж байгаа байдлыг харахаар ямар амар сул дорой болж байна. Саяын Ганбаатар гишүүний асуултанд хэн ч хариулж чадахгүй. Өнгөрсөн жилийн төсөв дээр жавхлан тун аятайхан байж байгаа сүүл рүү амар хүчндүүлсэн. За тэр хүчндүүлэх процесст бол төсвийн байнгын ороод тэр чигтээ автсан. Тэгээ одоо ингээд төсвийн хүрээний мэдээлэл дээрээ дахиад хүчндүүлж байгаа. Ингээд дахаар одоо энэ парламентын ардчил гэдэг зүйл чи юу болох юм бэ? Би инквайр сайдаас асуумаар байгаа. 7 хоногийн өмнө их хурл унгасан хуулийг та нар оруулж ирж байгаа чинь юу юм? Яаж байгаа? Монголын парламентыг доромжилж шít. Гэхдээ тэр алтан ширээ гэдэг үйлдвэрийн ажлыг хийж байгаа энтх компанийнхаа нэрийг мэдж байгаа юу? Юу гэдэг компани? Захирал нь хийн. Тэр төлбөрийн хэлцээрийг инквайр чи хийсэн үү? Одоо энэ нөөтийн буцаа уулгалтыг нэмэгдүүлж байгаа гэж зандан болоод бусд нь бүтэн жил популизм хийсэн. Одоо тэр хуулийг хүчингүй болгоно гэж. Гэхдээ юу болж байгаа юм бэ? Монгол улс дарангуйлалд орж байгаа. Тэрийг бүгд мэдж байгаа, харж байгаа. Тэгвэл Монголын парламент нэг жилийн дотор ийм сул дорой болж болохгүй нөхдүүд. Наранбаатар дарга. За одоо Эрдэнэ мөрөнгийн цахилгаан станцын 170 сая долларыг 2 жилийн дотор гаргаж өгье гэж байгаа. Ямар компани барьж байгаа? Хэдэн жилийн төлөвлөгөөтэй? Мөнгөгүй компани юм уу? Гүн чин хин ч гэсэн хилцээр хийдэг үстэй. Мөнгөө гаргаад ажиллаа хийгээд мөнгө нь бэлэн байна. 5 жилийн хугацаанд за Монгол улсын хамгийн гол анхаарах ёстой нь эрчим хүчний салбар. Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц олон жил улс төрчихсөн. Баруун Тав аймагт импортоор Орос улмаанаас бүгдээ хятад улсаас эрчим хүч авч хэрэглээг хангаж байгаа. Энэ төслийг яралтаа оруулах нь улс орны эрх ашиглал эзтэй. Энтхийн зээл алтан ширээ нефть боловсруулах үйлдвэр сая 500 мянган тонн төвхий нефть боловсруулах. Энтхийн засгийн газар нэн хөнгөлтэй зээлээ өгөөд мэргэжилтэй болсон хүчнээр хангаад хурдан бариад ашиглалтанд оруулъя гэхэд бид манай хязгаар юм байна. Бид энийг хурдан хийж чадахгүй гэж гал байдалтай байгаа шүү дээ. Тэр энийг хуулийн гадуур гаргаж хурдан хийя л гэж байгаа. Санал гаргасан гишүүд маань нэмээд Улаанбаатар хотын Сэлэв төвийн асуудлыг оруулсан байна. Гишүүд энэ дээр шүүмжилтээ хандсан. Ийм засгийн газар өөрийн хөлбөр буюу эрчим хүчнийхээ 2 том төслийг аваад гарья. Нийслэл хот хэрэгжиж байгаа төслийг орхиод хасаад дахин өргөн барьж байгаа асуудал. Энэ бол сорноо бодож байгаа л асуудал. 2. Нөөтийн асуудал. Нөөтийн буцаан олголт 20% болгож байгаа. Одоо үйлчлэх гэж байгаа хууль бол 50%-аар буцаая гэдэг хууль. Бодит байдал маань хүсэл хяслаяр маань зөрөөд байна л да. Багш эмч урсгал зардал тэтгэр инфляци холбоотой нэмэгдлүүд өндөр гарч идэв. 27 он 4 их найдын ачаал үүсэт. Тэрийг нөхөх хэмжээний үйлдвэрлэл орж ирэхгүй, орлого орохгүй. Иймд нэмт зардлага үүсэх, урсгал зардлыг нэмэгдүүлэх энэ чинь бараг 1.1 хэдийнх найдаар нэмж байгаа лээ. Нөөт чинь
1.8 их найдаар ахиж улсын төсвийн орлого буурах ийм хуулийн төслийн хэрэгжилтийг хойшлуулах нь зүйтэй гэдгийг санал шүү дээ. Гэтэ их хурлын бүрэн эрхийн асуудал. Үгүй нөөтө буцаана хөрөнгө оруулалтаа зогсооно гэвэл 1.8 их найдад чи эсрэг талд 2.2 их найдын л хөрөнгө оруулалтын орон зай үүсэж байгаа. Засгийн газар орон зай нэ. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Одоо гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтаа 3.6 их найдын хөрөнгө оруулалт байна. Үүнээс 2.2-ыг санхүүжүүлэх эдийн засгийн боломж байна. Хэрвээ энэ хууль өөрчлөлт эхлэх юм бол таны ярьснаар одоо ажиллаж байгаа шилжиж байгаа хөрөнгө оруулалтууд бүрэн зогсно гэсэн үг. Тэгэхээр тооцоо эрсдэл нөлөөллийг гаргаад өглөө. За энэ дээр шийдэл нь их хурлын бүрэн эрхийн асуудал. Бид бол бүх байдлын эрсдэлтэй нөлөөлөлтөнд тооцоотой гаргаад өгч. Хоёрдугаар төсөв алдагдaltaгүй гаргана гэдэг эдийн засгийн тухай цаг үеэсээ шалтгаалдаг эн чинь бодлогын хэрэгсэл шүү дээ. Эдийн засаг төсвийг алдагдaltaгүй гарахаар ямар үед алдагдaltaгүй гаргадаг вэ? Алдагдaltaй гар. Гэтэ энэ хоёр чи асуусан асуултанд хариулт л та. Энэтхэгийн ямар компани тэр газрын тосны үйлдвэрийг чинь барьж байгаа юм бэ? Чи болоод эдийн засгийн яам уулзсан уулзалт байна уу? Тэр улсуучин мөнгө төгрөгөө гаргаад юм яагаад барьдаг уу? Заавал энэ улсаас мөнгө авчиж ажил хийнэгээ суугаад идэг юм бэ? Тэгэхээр чи тэр сангийн яамаас асууад ууз. Надад олдоогүй байхгүй юм хэрэг. Чи тэр үгээ хэлэх хэрэгтэй шүү. Тэр компани надад олддоггүй маа гэд. За Эрдэнэ бүрэн адилхан. Ямар ч асуудалгүй тэр компани бол барьдгаа барьчихна. Өмнөөс нь мөнгөний маш яаралтай үгийгээ гүгэд хэн байгаа юм бэ? Тэр танилцуулга бидэнд өгөлтөө. Уулзалтынхаа протоколыг өгөлтөө. Хийсэн төлөвлөгөөгөө өгөлтөө. Хэдэн удаа уулзсан? Ямар машин хаанаас худалдаж авч байгаа юм? Тэрний гэрээ хилцээр нь юу байгаа юм? Тэгэл оруулж ирэл хүчнэдэд байх юм. Тоглоомгүй. Төсвийг алдагдaltaа баталт юм аа л гэдэг баталж болно. Зүгээр л өөр нэмж байгаа шүү дээ. 28 оны засгийг л ажилгүй болгож байгаа. 29 оны засгийг ажилгүй болгож байгаа. Ирээдүйдийн ард түмнийг өрөнд оруулж байгаа. Үнэн шүү дээ. Урсгал зарлаг бууруулах аргагүй байна л гэдэг. Ямар ч асуудалгүй бууруулж болно шүү дээ. Завхлан сайд бол баахан 24% одоо алдагдлыг 24% нь багтаагаад барина гэж сүрхий хамгаалаад явсан ш. Та нар одоо буцаал 28 болгоцсон. Биш 31 болгоцсон. Гүтих ямар хэрэгтэй. Зүгээр олж байгаа мөнгөнийхөө хэрээр л амьдрал та. Эдийн засаг гэдэг чинь шал өөр газар байгаа ш. Тэр хөрөнгө оруулагчид гэдэг чинь шал өөр газар байгаа ш. Инхвэра. Чи болохоор зүгээр л төсвийн орж байгаа хэдэн төв. За энэ гадаад зээлийн ашиглалтын талаар сангийн яамныг хариуцсан газрын дараагаад хариулна. Сангийн яам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэрж ороод тэгэхээр газрын тосны боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчвэл Бүгд найрамдах энэтхэг улсын Мега инженеринг гэдэг компани байгаа. Эрдэнэ бүрэнгийн бол Power China буюу Хятадын төрийн өмчт компани байгаа. Тэр зээлийн ашиглалтын хууль бол яг одоо энэ зээлийн хилцээрүүдийн хугацаанд газрын тос бол хамгийн тулгамдсан байгаа. Одоо 2028 онд улсын хурлаар саяхан баталсан зээлийн хилцээр дуусах ёстой. Үлдэгдэл буюу зээлийн одоо ашиглалтаас ашиглагдаагүй байгаа үлдэгдэл 4.7 их найд байгаа. Энэ тооцоолоор харах юм бол бид нар жилд төсөвдөр зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдээр 1.5-аас 2 их найдыг тусгах шаардлагатай. Гэтэл одоо яг улсын хурлаар саяхан баталсан нийт зээлийн төслүүдийн хэмжээнд 1.2 их найдыг л улсын хурал буюу төсвийн одоо бид нар хязгаар дотроо одоо урсгал зардал төсвийн хөрөнгө оруулалт шиг тэр зардал дотроо оруулж тооцоод 1.2 их найт батлагдж байгаа. Тэгэхээр энэ тооцоолоор арах юм бол яг 28 онд бид нар бол газрын тосны үйлдвэрийг бол яг ашиглалтыг нь нэмэгдүүлж гаргах бол боломжгүй байгаа. Гадаад зээлүүдийн хувьд бол тухайн одоо энэтхэгийн экзим болон Хятадын экзим банк талдаа бол Монгол Улсын засгийн газарт яг 2028 он 30 он гэхэд бид нар энэ хэмжээний зээлийн ашиглалтыг ашиглана гэд амлалт үүссэн. Ашиглалт болохоор яаж явдггүй гэхээр гүйцэтгэл нь яг ирээд бид нар экзим банк руу яг сангийн яамнаас аль биесээр гүйцэтгэлийг баталгаажуулаад захиа явуулсны дараа санхүүжилт нь орж ирдэг. Экзим банкнаасаа гүйцэтгэгч рүү шилжүүлдэг гэсэн үг. Яг энэ ашигласан дүнгээрээ бас
өөрийнхөө тооцоололд ашигласан дүнгээр тооцож явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ бид нар одоо гүйцэтгэлийнхэн дагуу санхүүжуулах болохоос биш энэ хууль батлагдсанаар гүйцэтгэл гараагүй байхад нь бид нар санхүүжилтийг олох боломжгүй. Нөгөө талдаа болохоор яг энэ хилцээрийн дүн буюу улсын хурл яг энэ хилцээрийг хидэд одоо би түрүү нөгөө Ганбаатар гишүүний ярьсан хариуцлагын тухай асууад байгаа юм л да. Дэлгэрж жарлаа. Тэгээ ингээд тулцсан 28 онд хилцээр дуусах гэж хахад одоо хүртэл хийгээгүй хариуцлагыг хэн хүлээх? Хэн хэдэн удаа тэр энэтхэг компанитай ярианд орсон бэ? Ийм асуулт байгаа байхгүй юу? За Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг бол бид нар 25 онд шийдсэн тийм ээ. За энэ Power China-тай хэн одоо хилцээрд орж байгаа юм бэ? Бид нар бас мэдмээр байна шүү дээ. Тэгээд төлөвлөгөө нь юу юм бэ? Хэдэн жилийн төлөвлөгөөтэй байгаа юм бэ? Жилд хэдэн доллар төлөх юм бэ? Та нарын төлөвлөгөөгөр. Дэги чи ер нь өөрөө тэр энтхийн компанитай уулзалт хийж үзсэн юм уу? Чи одоо 3 жил хамгаалж явж байгаа шүү дээ. Тэд нартай ер нь хилцээр хийдэг юм уу? Тэгээ одоо орж ирэх төлбөрийн нэхэмжлүүд чи яг юун дээр орж ирэх юм? Юу худалдаж авахд энэ төлбөрүүд чинь гарах юм? Энэ төлөвлөгөө хэн мэдж байгаа? Тэгээ хар хүний өмнөөс шар хүн гихчээр та нарын өмнөөс эдийн засгийн сайд чи энд ингээл худлаа яриад яваад. Одоо мөнгө шийдэгдэн гутал тэнд одоо пүл пал гээл үйлдвэр босчихно гэдэг ингээд. Худлаа хүлээлт үүсэн шүү дээ. Хаана ачаа нь хаана явж байгаа юм? Хинээс худалдаж авсан. Ийм тодорхой зүйл рүү орохгүй бол бид нар энэ сахилга хариуцлага гэдэг зүйлгүй болохоор л төсөвч нь ийм өрлгөн байгаад байгаа байхгүй. Ийм болохоор инквайри сайдаа та энэ хүмүүстэйгээ хариуцлага тооцож сурахгүй бол энэ алдагдал чинь улам нэмэгддэг л байхгүй. Та бол цэвэр сахилга хариуцлага яг төсвийн урсгал зар. За одоо бид бол төсвийн хүрээ макро эдийн засгийнхаа 9 тоогоо л ярьж байгаа шүү дээ. Тэгээд Гандамөр гишүүнээ энэ гүйцэтгэж байгаа төсөл тендерийн хэрхэн хэрэгжиж байгаа, хэн хэрэгжүүлж байгаа, ачаа тээвэр хаана яваа гэдэг энэ асуудлыг энд ярих нь цогцтой зүйл биш ээ гэж бодож байна. Гадаа зээлийн ашиглалтын тухай хуулийг өргөн барьц одоо хэлцэж байгаа. Тэр үрээнд бүгдээрээ сайн задлж ярив. Бид нар гадаа зээлийн ашиглалт бүрээр бид нар эренбилж байгаа. Бүх төвшөнд. Тэгээ одоо энэ бүх гадаа зээл ашиглалт гэрээ чинь сангийн яамдаар хийгдэл явдаг штэ. Тэ эдийн засгийн яам бол одоо гол бодлогын хүрээнд нь төсөл эренбийн ач холбогдлоор нэрнбилээд л энэ одоо эдийн засаг хэрэгтэй гэдгээр л явж байна штэ тэ. За тэгээ таны мэдээлэл би тодруулаад нэг юм явж байгаа юм байна, төслийн явц юм байгаа юм байна гэд. Газар дээр нь очиж үзсэн ч болно. Бүтээн байгуул сайн өрнж байгаа. Тий. Их хурлын гишүүд минь ээ, төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо минь ээ. Хөрөнгө оруулалтаа хасах уу? Цалин тэтгэврээ хасах уу? Эсвэл энэ нөөтийн хуулийг хэрэгжилтийг хойшлуулад, үйлчлэлийг хойшлуулах уу гэдэг асуудлыг өгж байна шүү дээ бид. Бид нар чинь орон зайнууд хязгаарлагдмал болоод байгаа юм. Энэ дээр л одоо мэргэжлийн байнгын ороо дүгнэлт гарах ёстой байхгүй юу? За хөрөнгө оруулалтаа идэвхжүүлээд явж байгаа хөрөнгө оруулалтаа идэвхжүүлээ, ажлын байрыг хадгалах нь чухал байна. Аж ахуйн нэгжүүдийг орлоготой байлгах нь тэргээрээ дамжаад төсвийн орлого бүртгэнэ. Ажлын байр бий болох нэ, өрхийн орлого нэмэгдэх юм байна. Гадаа зээлийн ашиглалтыг сайжруулъя. Гадаа зээлийн ашиглалтыг сайжруулахын тулд батлагдсан хэмжээ чинь өнөөдрийн нефт боловсруулах үйлдвэрийн одоо шаардлагатай төсвүүд энэ жил санхүүч дүнгээс давчаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийн тусна гаргаад улс орны стратеги аж холбогдолтой эрчим хүч, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг нефт боловсруулах үйлдвэрийг хурдан яралтай хийж ашиглалтанд оруулах ёстой ийм л бодлого байхгүй юу. Харин эсрэгээр нь их хурл засгийн газрыг энийг дэмжиж өгөө шахах хэрэгтэй байхгүй юу. Нефт боловсруулах үйлдвэрээ хурдан оруулаа. Эрдэнэ бүрэн хурдан оруулж Баруун Таван аймгийн эрчим хүчний хараат байдлыг бууруулаа. Үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна. Гадаа зээлийн ашиглалтаар бусад салбарын эрүүл мэнд боловсролын орон нутгийн дэд бүтцийн хөгжлийн маш олон хөтөлбөрүүд чинь орж идэхгүй ингээд
хуулийн хязгаарт орчод байна шүү дээ. Энэ болгоныг шийдэх ийм тооцоолыг оруулаад их хуралд өгч байгаа. Энэ бол их хурлын бүр эрх. Их хурал нефть босруулах үйлдвэрийг Эрдэнэ мөргөн цахилгаан станцыг хурдан түргэн явуулахгүй. Урт хугацаанд ингээд баг багаараа ингээд оруулнаа гэд ингээд шийдвэл бид нар мэдлээгээл явна шүү дээ. А энэ улс оронд энэ хэрэгтэй байна. Энэ их хурлаар шийдэж байгаа асуудал. Засгийн газар шийдчихэд оруулж ирж байгаа зүйл биш байхгүй да. Саналууд гаргаад байна шүү дээ. Зээлийн ашиглалтыг нэмье. Энэ од эдийн засгийн хэрэгтэй байна. Төсвийн алдагдлыг 1.5-аар нэмж байгаа нь энэ зээлийн ашиглалтыг нэмж байгаа орон зай энэ гарч ирж байна гэж. Шийдэлтэй тооцоотой нь эрсдэлтэй гаргаж өгж байгаа байдал байхгүй да. Одоо энэ дэр яг дотроо хилцүүлгээ хийгээд за ангийн хийгээ шийднэ.